Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. ТV хичээлийн ерөнхий тайлбарыг та бүхэнд хүргэе. За 1 2 дугаар хичээл дээр болохоор мэдээллийг нэгтгэн дүгнэж унших гэсэн сэдвт хичээл орсон байгаа. Энэ хичээлийг өмнөх видео бичлэгээр тайлбарыг хүргэсэн байгаа. За 3 4 дугаар хичээл дээр болохоор ихийг харилцан яриа оруулж бичих гэсэн энэ бүлэг сэдв хичээл орсон байгаа. За энэ талаар одоо тайлбар хий. За энэ бүлэг хичээлийн сэдвийн маань зорилго юу вэ гэхээр ихтгэх харилцан ярианы үүргийг анхаарч унших гэж байгаа. За нэгдүгээр тэгэхээр харилцан ярианы үүрэг нь юу юм бэ гэдгийг бүгдээрээ олж мэдэх юм байна. За дараа нь үйл явдлыг харилцан ярианы хэлбэрээр бичих. За энгийн нэгэн бичил ихийг одоо хэрхэн харилцан ярианы хэлбэрээр бичих вэ гэдэг ийм чадварыг зорилгыг нэ. За харилцан ярианы үүргийн талаар бүгдээрээ ярилцъя. За харилцан ярианы үүрэг нь болохоор дүрийн зан төрхийг илэрхийлнэ. За харилцан ярьж явах явцад тийм ээ энэ одоо дүр ямар зан төрхтэй байна уу? Энэ одоо үгээ ямар өнгө аясаар хэлж гин вэ гэдгийг болохоор илэрхийлэх нь байна. За дүрүүдийн хоорондын харилцааны өнгө аясыг илэрхийлнэ. За босон явдлын талаарх мэдээллийг нуршихгүйгээр уншигч сонсогчдод хүргэдэг. За босон явдлын талаар гэж мэдээллийг. За энд одоо ямар үйл явдал болсон бэ гэдгийг одоо энгийн хүүрнэж нуршихгүйгээр тэр харилцан яриан дотроос энд ямар үйл явдал болсон бэ гэдгийг олж харах боломжтой юм аа. За эхийн гол санаа нэмэлт санааг илэрхийлэхэд нөлөөлдөг. За хоорондоо харилцан ярилцсанаар энэ ихэд одоо ямар санааг нэмэх гээд байна, ямар санааг оруулах гээд байна гэдгийг илэрхийлнэ. За харилцан ярианы онцлогын талаар ярилцъя. За дүр хоорондын шууд яриагаар илэрдэг. За өгүүлэгчийн болон хин нэгний дам яриагаар илэрдэг гэж байна. За өгүүлэгчийн бол хин нэгний дам яриагаар гэж байна. Нэгдүгээрт нь хоорондын шууд яриагаар. За ээж охин хоёрын яриагаар ч юм уу тийм ээ аав хүү хоёрын ингээ хоорондоо шууд яриа. За гэтэл энэ чи дам яриа гэж байна. Дам яриа гэдэг нь одоо юу вэ гэхлээр зэрэг 3 дахь этгээд буюу өгүүлэгчийн одоо орж ирж байгааг хэлж байгаа. Жишээлх юм бол ээж охин хоёр ингэж ярьжээ. Аав хүү хоёр хоорондоо ингэж хэлцжээ гэж ингэж одоо өгүүлэгчийн яриа орж ирэхийг дам яриа гэж хэлээд байгаамаа. За цэг тэмдгийг ашигласан байл. Мэдээж харилцан ярианы хамгийн гол чухал онцлог бол цэг тэмдгийн хэрэглээ. Цэг тэмдгийг одоо хэрхэн яаж зөв хэрэглэх вэ гэдгийг бас мэдэх нэ. За тэгвэл цэг тэмдгийн үүргээ бүгдээрээ хамтран ярилцъя. За анхааруулга тэмдгийн тухайд бол бид нэр өмнө нь одоо сурч мэдснээр анхааруул сануулсан үед хэрэглэнэ гэдгийг бол мэдж байгаа. Бусад ямар тохиолдолд хэрэглэх вэ гэхээр хандаж хэлсэн үед тэр өгүүлбэрийг тэр үгийг хэнд хандаж хэлсэн бэ гэдэг нь чухал байна. Жишээлх юм бол за навчаа чи яагаад ТV хичээлээ хийхгүй байна вэ гэсэн өгүүлбэр байлаа гэж бодоход навчаа гэдэг үгийн арталт анхааруулах тэмдэг тавина. Яагаад гэхээр энэ өгүүлбэр нь навчаад хандаж хэлсэн учраас энэ бол хандсан өгүүлбэр болж байгаа. Тийм учраас навчаа гэдэг үгийн арталтыг анхааруулах тэмдэг тавих нь. За тэгээд мөн анхаарал татхаар сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн үед маш их хүчтэй сэтгэл хөдлөлөө хүү энд ямар одоо гоё цэцэг ургасан байна вэ гэж байгаа тохиолдолд үнэхээр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлсэн тохиолдолд энэ анхааруулах тэмдгийг бас хэрэглэнэ. За тэгээд асуултын тэмдгийг бид нар мэдж байгаа. Асуугч тодруулах үед асуултын тэмдгийг хэрэглэдэг. За энэ үргэлжлэж байгаа 3 зүйл болохоор энэ өгүүлбэр нь цааш үргэлжилж байна. Дуусаагүй шүү гэдгийг илэрхийлж байгаа. За таслалыг болохоор тооцсон үед нийлмэл өгүүлбэрт хэрэглэнэ. За цэгийг болохоор энгийн хүүрнсэн өгүүлбэрийн төгсгөлд цэг тавина. За том үсгээр ямар тохиолдолд том үсгийг хэрэглэх вэ гэхээр өгүүлбэр эхэлж байгаа үед. За харилцаж буй хүмүүсийн нэрийг бичих үед. Хэлэх юм байна. За энэ болохоор ингээд нэг богино зураас юм тийм ээ. Энэ богино зураас харилцан яриа болохыг ялгахын тулд харилцан яриа эхлэхээс өмнө тэр харилцан ярианы өмнө энэ богино зураасыг тавих юм байна. За энэ ингээд мэдээж энэ хашилт юм тийм ээ. Нэг бусдын хэлсэн үгийг ялгахын тулд одоо тэр тухайн хүний хэлсэн үгийг нь энэ хашилтандаа хийгээд тэр ингэж хийжээ гэдэг ингээд ялгах юм байна. Бүгдээрээ энэ харилцан яриан дээр цэг тэмдгийнхаа үүрийг тодорхойлох нь. За энэ анхаарлын тэмдэгүүд бид түрүүчийн ярьснаа хандсан үгийн араас хэлж чинь хандсан өгүүлбэр ээжээ гэдэг. Тийм ээ хандсан ээжтэй хандж байгаа учраас энэ болохоор анхааруулах тэмдэг хэрэглэсэн байна.
юу гоо миний хүү гэдэг энэ асуултын тэмдэг юм тийм ээ. Юу гоо миний хүү гэж асууж байна. За тэгээд ингээд энэ асуултын тэмдэг бол мөн ямар шалмаг хүүхэд вэ? За ээжээ хандсан өгүүлбэр. За гэтэл энд миний хүү дуугүй бай гэдэг. Энд болохоор харин захирсан хүн байсаа илэрхийлж байна. За тэгээд мөн энд болохоор хүрсэн өгүүлбэрийн ард цэг тавина тийм ээ. За гэх мэтчлэн ингээд цэг тэмдгийн үүрэг бол нь харагдаж байна. За энэ мөн түрүү чи ярьснаар харилцан ярианы урд энэ бол харилцан яриа эхэлж байна гэдгийг илэрхийлж байгаа юм тэмдэг байгаа. За ингээд эхний хичээлэл ерөнхийдөө харилцан ярианы үүрэг цэг тэмдгийн хэрэглээг судалсан байгаа. Энийг болохоор ТV хичээл дээр маш дэлгэрэнгүй тодорхой яриад сал даалгаврууд дээр зөндөө ажилласан учраас та нар бол үүнийг санаж мэдэж байгаа гэж итгэж байна. За дараагийн хичээл бол үйл явдлыг харилцан ярианы хэлбэрээр бичих. Ингээд үйл явдлын харилцан яриа нь ямар үүрэгтэй байдаг вэ? Ямар онцлогтой байдаг вэ? Цэг тэмдгийг хэрхэн яаж хэрэглэдэг вэ гэдгийг бид нар харилцан судалчаад дараа нь үйл явдлыг харилцан ярианы хэлбэрээр бичих юм байна. За үйл явдлыг харилцан яриа бичихдээ юуг анхаарах вэ гэхээр за нэгдүгээр ямар дүр гарах вэ? Ямар гэж байна. Мэдээж харилцан яриа учраас хоёр буюу түүнээс дээш хүн бол тэмдэг байна. Хүн өөрөө өөртөө харилцан ярина гэж байхгүй. За үйл явдал хаана өрнөх вэ гэж. За түрүүний төсөглөл их дээрд энэ үйл явдал бол тэнд өрнөж байна гэдэг тодорхойлсон шиг тэр харилцан яриан дотор энэ үйл явдал энд өрнөж байна гэдгийг хүн олж харж чадхаар үйл явдлын одоо өрнөж байгаа орчныг нь бас тэнд оруулж өгөх юм байна. За юуны тухай бичих вэ гэж юм. За мэдээж харилцан яриан бичгтээ зүгээр ямар ч зориггүй бол бичихгүй. Энэ харилцан яриан дотроос хүн юуг ойлгож авч ёстой, юуг харуулах гэсэн тэр харилцан яриан зүгээр тодорхой зоригтой байх нь ш. Зүгээр ямар ч зориггүй харилцан яриа зүгээр хоорондын яриаг бол бичих нь бол гол биш байна. За ямар өнгө өстэй байх вэ гэж мэдээж түрүүний шиг тийм ээ аргацсан юм уу, тайвшруулсан юм уу, айл эсвэл зандарсан юм уу, эсвэл өөрөөр бахархсан юм уу гэх мэтлэн тэр өнгө айсуудыг харилцан яриан бас бол дотроо илэрхийлэх нь байна. За ямар цэг тэмдэг хэрэглэх вэ гэж байна. За цэг тэмдгийнхаа хэрэглээгээ маш сайн бодож бичих нь байна. За тэгэхээр эндээс ерөөсөө харилцан яриа гэдэг маань эдгээр шүнжүүдийг бол агуулж идэг байх нь шүү дээ. Дөрүүд бол гарах нь байна. Үйл явдлын өрнөж байгаа орчин одоо тэр харилцан ярианы гол санаа за тэгээ өнгө эцэг тэмдэг гэсэн энэ зүйлсүүдээс хүрдэг байх нэ. За ингээд эдгээр зүйлсийг сайн бодолцоод нэгэн бичлэгийг харилцан ярианд болгож ойлгож бичих хэрэгтэй байна. За тэгээд энэ талаар болохоор ТV хичээл дээр бас энэ сэдв ороод бичлэгийг харилцан яриа болгож хувиргаад маш олон хувилбаруудаар харилцан яриа болгож хувиргасан тэр хичээлээ бас та нар санаж байгаа гэж итгэж байна. За тэгээд энэ бүлэг сэдвийн агуулгыг багтаасан тасгал даалгаврыг ирэх 7 хоногт тавина. За тэрэн дээр юу байх вэ гэхлээр зэрэг харилцан ярианд задлал хийгээд за тэгээд мөн нэгэн бичлэгийг харилцан ярианы хэлбэрээр хувиргаж бичих юм тасгал даалгаврыг тавиад тэгээд түүнийг одоо нэг хүчлээ ингээд засаж хариу илгээх болно. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.